дамжин халдварладаг ер нь бол 28 өвчин байдаг. За эдгээрээс бол хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт эрксиоз зэргийг бол 2005 оноос хойш одоо Монгол улсад бүртгэгдсэн байгаа. За тэгэхээр хачигт энцефалит, хачигт боррелиоз хоёрын хувьд бол дамжуулагч хачиг нь ой мод ихтэй бүс нутгаар тархсан байдаг бол хачигт эрксиоз бол бидний мэддэг бэлчээрийн буюу малын хачиг. За энэ бол бүх нутгаар тархалттай байдаг. Тэгэхээр хачигын яг идэвхжлийн үетэй давхцуулан одоо өвчлөл нь бүртгэгддэг. За энэ хачигын идэвхжлийн үе бол ер нь 4-өөс 10 сард одоо тархсан байдаг. За тэгэхээр хачигт энцефалитийн хувьд бол одоо вирусээр үүсгэгддэг. За төв мэдрэлийн системийг одоо гэмтээдэг. За хордлоготой явагддаг ийм өвчин байгаа. За тэгэхээр хачигт энцефалитийн хувьд бол Монгол оронд голомт нутгууд гэх юм бол Сэлэнг аймаг, Булган аймаг, за Орхон аймаг, за Хинти, Хөвсгөл аймагуд бол байгалийн голомттой хачигт энцефалитийн вирусыг дамжуулдаг. За Exotus persulatus буюу одоо манай хүмүүсийн ярьж сурснаар бол хулсны хачиг. За эдгээр бол тархалттай байдаг. За идэвхжил нь бол ялангуяа одоо Сэлэнг аймгийн Ерөө сум, Мандал сум, Хялгант, Бугант, Булган аймгийн Бугад сум, Хялгант, Хутаг өндөр сумууд бол хамгийн өндөр одоо байгалийн голомтын идэвхжилтэй гэж үздэг байгаа. Тэгэхээр яг хачигт халдвараас ялангуяа хачигт энцефалитаас сэргийлэх хамгийн гол арга бол ер нь бол хачигын халдварын үед хачигт хазуулахгүй байх. За хачигт хазуулахгүй байхын тулд бол одоо ялангуяа саяны хэлсэн голомт нутгуудаар за ямар нэгэн одоо онцгийн шаардлагагүй бол яг тэр 4-өөс 10 сар идэвхжлийн үед ой модоор аялахгүй байх. За ой модоор аялахаар бол одоо тод өнгийн одоо битүү хувцс өмснө гэж байгаа. Тод өнгийн хувцс гэдэг маань одоо урьдчилан сэргийлж тийм ээ хачиг өөр бие дээрээ асж гинүү гэдгийг урьдчилан сэргийлэх зорилготой. За тэгээд ер нь 2-оос 3 цагийн дотор өөрсдийгөө болон хамт яваа хүнээ, хүүхдүүдээ хачиг асж гинүү гэдгийг одоо шалгах нь чухал байгаа. За мөн одоо хачиг дайжуулагч. За энэ бол одоо үйлдвэрлэгчийн заавраар жишээлбэл одоо хувцсандаа 4-6 цагийн зайтай цацах. За мөн зарим одоо үйлдвэрлэгч нь бол одоо биендээ ил гарсан хэсгүүдэд 2-оос 3 цагийн зайтай цацах. За эдгээр одоо хачиг дайжуулагч хэрэглэх. За мөн одоо хачигт голомт нутгийн хүмүүс, за хачигт халдварын одоо голомт нутгийн хүмүүс, малчид, за тэдгээрт одоо ажиллаж амьдардаг хүмүүс, за эмнэлгийн байгууллагын ажилчид, за онцгой байдлын газрын ажилтан, за мөн одоо голомт нутгаар зорчиж байгаа хүмүүст одоо урьдчилан сэргийлэх вакцин тариулах. За энэ маань болохоор 3 тун байгаа. За нэгдүгээр тунг бол 4 сарын сүүлээр буюу одоо хачигын идэвхжлэлтэй урьдтуулан хийх. За дараа нь бол сарын дараа 5 сарын сүүлээр, за тэгээд жилийн дараа ингэж 3 бүрэн тун авсан тохиолдолд одоо энэ өвчнөөс бүрэн сэргийлэгдэнэ. За мөн одоо байнга оршин суудаг иргэд 3 бүрэн тунгаа авсан тохиолдолд одоо сэргээх тун буюу 3 жил тутамд нэг удаа тариулах. За ингэ вакцин хамруулах. За мөн одоо хачигт хазуулах юм бол одоо хачигын хушиг үлдээхгүйгээр биеэс авахд бас арга суралцах шаардлагатай. За магадгүй одоо хачигт хазуулсан тохиолдолд одоо шууд суглаад авчих юм бол магадгүй өвчтэй байсан тохиолдолд одоо хорыг илүү ихээр бие махбодод цацдаг гэж байгаа. Тэгэхээр тийм учраас одоо яг хачиг хадсан хэсэгтээ одоо спирт, йод тийм ээ тэр спирт йодоор тэр хэсэгтээ одоо 2-оос 3 минут одоо хачигн дээрээ дараад, за тэгээ булчин сулраад тайвширсныхан дараа хачигын хушуу маань өөрөө ийм буруу харсан хөрөөний ир шиг ийм хөтөлбөртэй байдаг гэж байгаа. Тэгэхээр яг хачигны хушуугаараа пинцептээр бариад юм уу, за эсвэл одоо утсаар одоо ороож жагаад за займчуулах маягаар татаж аавна гэж байна. За тэгээд татаж авсныхаа дараа тэр хэсэгтээ спирт йодоор одоо цэвэр ариун боолт хийх. За мөн одоо хадсан хачгаа одоо мэрэгжлийн байгууллагуудад хүргэж өгөх юм бол одоо урдчилж тийм ээ тэр хачиг нь одоо өвчтэй байна уу гэдгийг шинжилчих юм бол одоо эмнэлэг зүйн шинж тэмдэг илрээгүй нууц үедээ одоо өөрийгөө урдчлан сэргийлэх эмчилгээ хийх боломжтой юм аа.